Аа. За сайн байна уу? Тэгээд намайг сонсоод өөртөө оролдоод үзьгээд сунгаад одоо ингээ групп чатанд маань орж ирээд мэдээлэл авъя гэсэн хүмүүстэй зөрүүлээд энэ бичлэгээ хийж байгаамаа. За ер нь бол ингээд би 22 оноос хойш ингээд өөрийг хүсээгүй, ер нь бодож байгаагүй амьдралаараа амьдарч байгаа л та. Хинч одоо ингээд бэрхшээлтэй болоод амьдран гэж бодоагүй. Тэгээд эндээс яг одоогийн энэ байгаагаас би юуг олж ухаарч харж байгаа вэ гэхээр м, ингээд идэв ш. Нуур юуг олж харж байгаа вэ гэхээр аа ингээд гинтийн зүйл тохиолдолд надаа юу юм бусдыгаа олж ер нь надаа юу байгаа юм бэ гэдэг юм олж харахааргүй юм нөхцөл байдалд очсон л да. Ингээд хоёр гараа алдчихад хажууд байгаа хүмүүсээ ч олж хардггүй зүгээр л яг би үхий гэдэг юм бодолтой болцсон. Тэгээд ингээд сэтгэл готролд ороод одоо ингээд нөгөө ажил хийгээ явж исэн хүн чинь материалын зүйлсийг би биеэрээ очиад ингээд ажиллаад мөнгө төгрөг олдог байсан бол би одоо зүгээр хинч биш болцсон байсан. Тэгээд эндээсээ ингээд гарахын тулд би нэлээ олон жил ингэж ер нь өөр дээрээ ажиллаж гин, ер нь ажиллаж гин, орлого олохын тулд яах ёстой ингээл ингээд шийдлүүдийг хайгаал ингээд тасралтгүй ингээд оролдоод байсан. Оролдож явахдаа яг ямар арга замуудыг олж авсан бэ гэхээр ингээд ерөөсөө ингээд бусд руу харахгүй ингээд өөр лүгөө л ажиллаад иддэг болцсон байсан. Тэгээд яг эхний хэсгүүдээр би ингээ мөнгө олж ин гээл ингээд онлайн дарга орлогогүй байхдаа л ингээд би үйлдэл хийгээд идэгсэн байгаа байхгүй. Аа, тэгээд тэрний яасан эхлээд хийгээд гэр орон байхгүй ингээ 8 9 жил хамт амьдарсан хүнээсээ ингээ хөөгдөд гарах мэдрэмж амар хүн тулсан болохоор надад өхөө гэдэг сонголт байсан. Тэгээд нэг хэсэг ингээ би маань гайгүй болоод жоох маш. Би маань гайгүй болоод ирсэн чинь би ерөөсөө мөнгө олох ёстой юм байна. Яг хийж өгтөр доош мөнгө олох ёстой байна гэдэг бодол төрсөн. Тэгээ мөнгийг яаж олох вэ гэдгсэн чинь одоо би ингээ бусдад очиж үйлчилж ажил хийж чадахгүй юм чинь ерөөсөө онлайнаас олъё гэд. Тэгээд энэ бодлоо сонсон гутаа ямар нэгэн бүтээгдэхүүнтэй байж гаад мөнгө олох юм байна гэж боддог байсан. Тэгэл ингээ бараа зарж байсан. Бараа зараад эхлэхэд бас л ингээ хүндрэлтэй юмнууд байсан л та ингээд өөрөө юмнуудаа бараагаа аваад явж чадахгүй ингээд 7 настай охиныгоо дагуулаа явал тэгээд олж явж агаад ер нь нэг 2 жил мэл тэгэж яваад за ингээ бараа зараад яваад байх чинь бас ингээ хүүхдээ ядраагаад өөрөө ядраад юм хэцүү юм байна. Ахаад илүү сурах хэрэгтэй юм байна. Тэгэл ингээд эргэн тойронд маань ингээд надад хэлж байгаа хүмүүс маань суралц алдаагаа ерөөсө боломж болгож чар чи ингээд айгаад эргэлзээд байх юм бол ингээд тэр чинь яг ямар үр дүнд хүрэх юунаас айгаад байгаа яг ямар мэдрэмж хамт төрөд байгаа тэрэн дээрээ ажил. Тэрэн дээрээ ажиллах гэхээр л ингээ өөр дээрээ ажиллах юм л байгаад байгаа байхгүй. Тэрийг бол ингээ нэг жилийн өмнөөс илүү ингээ өөр дээрээ ажиллах гэдэг юм яг үр дүнтэй надад хэрэгжсэн гэх юм. Яагаад тэгэхээр ингээд би ингээл надаа нэг болохгүй юм гарангуут нь хажууд байгаа хүмүүсээ бухимдуулаад хажууд байгаа хүмүүстээ уур гаргаад тэр хүмүүс эргээд надаа ингээд ууртаа мэдрэмжийг ууртаа байдлыг ингэж мэдрүүлээд ирсэн байхгүй. Тийм одоо үгүй юм байна. Би ерөөс ингээ хүнийг өөрчлөн гэж байхгүй юм байна. Хүн өөрийгөө өөрчлөх юм бол ингээд бүх юм эмпэцэгцтэй болох юм байна гэдэг шийдвэр жилийн өмнө одоо гарсан. Тэгээд жилийн өмнө гарахтаа бас ингээд надад нэг тийм айсан мэдрэмж орж ирсэн байхгүй. Тэрний юу вэ гэхээр ингээд би ингээд жилийн өмнө гинт ингээд жирэмсэн болоод тэгээд ингээд хөө яах вэ гэж амар хэрэгэлзээнд орж ирээд хүмүүсийн над руу гаргаж байгаа хандлага болохоор би бас л ингээд өөр дээрээ ажиллаж байгаа гэж хүмүүсийн хандлагыг өөрөө ингээд өөр дээрээ давтаж аваад идэг байсан мэлээ. Тэгээд ингээд жилийн өмнө болохоор намайг олон нийтэд ил байгаа хүмүүс бүх амьдралаа ярих ёстой болов уу, яах ёстой бол гэдэг ийм эргэлзээг төрүүлж ирсэн. Ингээд төрсний дараа надад нэг ийм мессеж ирсэн байхгүй. Оюун чимэг төрсэн байна. Ямар амар юм бэ? Яас их танилттай юм бэ гэж. Тэгээд би одоо ингээд дахиад л ингээд нэг жоохон ингэж юу айдсандаа амьдарч үзсэн. Яа, дахиад би одоо ярих хэвтэй болов уу гэдэг эргэлзээр өгөр ороод. Тэгээд би нөгөө явж байхдаа бүлгийн уулзалтанд очиж бас сэтгэл зүйчээс зөвлөгөө авчихсан байхгүй. Яг 20 удаагийн 20 орхи хийсээр ажиллаад тэгээд бас уяагаа зүгээс өөрөө энэ 5 асуудлаа тэр багшаас юу сэтгэл зүйчээсээ зөвлөж ирсэн. Тэгээд яг тухайн хэд би сэтгэл зүйчээсээ ингээд төрсэн байна ямар аймаар ингээд намайг тэгээд одоо би яах хэвтэй бол гэж асуусан чинь яг
сэтгэл зүйч надад юу гэж хэлжсэн вэ гэхээр яг одоогийн нөхцөл байдал чи өөр дээрээ ажиллах, хүүхдээ бодох, өөрийгөө бодох нь чухал. Дараа нь чиний асуултын хариултыг өөрөө олноо гэж тэгсэн. Тэгээд би яг тэр үед нь яг заа гэж хүлээж аваад зарим хүмүүс чамайг анхаарч ах, зарим хүмүүс анхаарч завгүй явж байгаа. Тэгэхээр чи өөрийгөө бодох нь чухал. Тэгэл яваа заа гэл ингээд нэг өөртөө дохио хүлээж авчаад тэгээд ингэсэ чиний амнаас гарч байгаа үг чиний чих сонсоод тархичин хэрэгжүүлдэг. Тийм болохоор аль сөрөг давтамжинд автахгүйгээр одоо эрэг давтамжинд байгаарай гэж хэлжсэн. Тэгэл заа гэж хүлээж авчаад ерөөсөө жил ингээд яг өөр дээр ажилласан. Ерөөсөө л ямар нэгэн шалтгаан гарч ирэх юм бол өөрөөсөө хайж эхэлсэн. Тэгэд хайгаад яваад ингээд дахиад нөгөө сэтгэл зүйч дээр очил ингээд асуу штэ тий. Тэгэхээр ингээ асууж байгаа асуулт болгон ингээ хэлж байгаа амнаас гарч байгаа үг болгон ингээд өөртөө хандж чадсан байна уу гэдгийг надад яг айгүй сайн ойлгуулж өгсөн л да. Өөртөө захиа бичсэн, би өөртөө захиа бичсэн. Тэр захиа маань уншаад сэтгэл зүйч ихч маань юу гэж хэлж байсан бэ гэхээр багш маань чиний захиа чи ингээд бүр өөрийнхөө үнцнийг алдсан. Энэ хүн л надад ирээд ингээд амьдралыг ойлгуулсан. Энэ хүн байхгүйсэн бол би тийм байсан гэдэг ингээд хүний хамааралтай энэ захиагаа одоо чи ингээд жишээ нөхөртөө өглөөхэд нөхөр чи ингээд энэ гоёор хүлээж авахааргүй ингээд чи бүр өөрийгөө алга болгоцсон байна. Дахиад чи өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэгээ би ингээд өөрөөсөө асууж ин гэхдээ бас айгүй буруу асуудаг гэсэн юм аахгүй. Оюун чимээ чи яагаад чи гэж ингэ чи гэдэг давтамжин дээр чи яагаад ингэж байгаа чи яагаад уурлаад байгаа юм тэг чи гэж ч асууж болохгүй өөрөөсөө гоё эвтэйхнэр би гэж асууж сураарай би яагаад ингэж байгаа юм бол би яавал стресстэй байгаа юм бол чиний эргэн тойронд би ингээл чиний гэдэг юм ингээд багш ярангуут нь би гэж асуугаарай гэх тэгээд ингээд миний эргэн тойронд ямар хүн намайг ингээд уурыг маань хүргээд байна яг юунд уурлаад дий оюун чимээ гэл ингээд байх юм бол чамд гоё ингээд хариулт нь гарна чи гоё дотор мэдрэмжээ сонсоод үзээрэй гэд тэгэл ингээд бас өөрөө ингээд тууштай байсныхаа үр дүнд ингээд би өнөөдөр ингээд онлайнаас орлого олдог болсон байгаа байхгүй. Тэгээд яг энэ одоо ингээд хандаа багшийнхаа хөтөлбөрийг хараад тагна болсон хүмүүс орж ирэх юм байна гэж олж харсан. Яагаад гэсэн бэ гэхээр би 22 оноос хойш ингээд ажиллаа яваад байна л гэдэг. Сүүлийн нэг жил илүү ингээд орлого олдог болсон гэдэг байгаа нь. Тэрнээс өмнө би энэ жижиг алхмуудыг айгүй хийдэг байсан байгаа байхгүй. Ямар алхам хийдэг байсан бэ гэхээр айгүй их суралцах дуртай, өөрийнхөө одоо юу хийж чаддаг дээр айгүй их ажилласан. Тэгээд тэр нэг багын тийм тууштай, тийм нэг сониуч нэг юмыг олоод харчих гэвэл ингээд тэрнийхээ ард гарах ийм хүн байсан. Яг тэрийг ингээд өөрийнхөө юунд дуртайг вэ? Юу хийхээр баярлаад идэм бэ? Юу хийхээр чи стресстэй дуурлаад байд юм бэ гэдэг юмнуудаа ингээд олж харсан. Тэгээд эргэн тойрныхаа одоо ингээд одоо чиний эргэн тойронд байгаа хүмүүс ямар таван хүн бэ? Тэрнээс зургаатхан чи гэдэг ингээд харахад яг нэг гоё эрэг энергитэй хүмүүстэй хөрөөлөгдсөн байгаа даахгүй. Тэгээд дандаа ингэ сурах, хөгжих. Тэгээд ингээд чиний орчин чинь одоо чиний энерги юм аа гэдэг юмыг бас олж хараад ямар алхмууд хийсэн бэ гэхээр би ингээд хамгийн анх ингээд бүр ингээд коучийг ч мэдэхгүй байхдаа нэг болдогийн багш нар очижсэн байхгүй юу? Тэгээд тэр багш нар очисон чинь надаас ингэж асууж ирсэн. Чи ер нь юу хийж чаддаг хүн бэ гэхэд би одоо юу ч хийж чаддгүй л болчиход байгаа гэлөө тэгжсэн. Тэгэхээр чи энийг чаддаг юм олох хэрэгтэй юм байна. Хүслийн самбар гэж юм мэдхүү ч гэхэд тэгэхээр би тохоо хэд ингээд мэдхгүй байна. Тэг хүслийн самбар гэхдээ яг анх надад төрсэн мэдрэмж нь тэр нэг хүүхдүүдийн хийдэг мөрөөдөл юм шиг надад санагддаг байсан байхгүй. Тэг өөрөө хийгээд ирсэн чи үгүй байсан юм аа. Одоо би ингээд хан дээр хүслийнхаа самбарыг хийцэн байгаа л да. Тэгээ чи өөрөө ингээ хүсчихвэл тэр хүслийн самбараач гэсэн хийх чинь бас нэг алхам. Яг ямар үйл хийж байгаа чинь л ингээд алхам болоод байдаг. Тэрний дараагаас би супер жамд суралцсан байхгүй. Тэгээ би тэр тухайн үед ингээд миний тарих бас хүлээж авах болоог байсан ч юм уу зүгээр өөрөө суралцчиад энэ ч нэг тиймэрхүү мэндаг яа бодчаад явж байгаа. Тэгээ тэрэн дээр ингээ хэрэгжүүлсэн 8 дасгал намайг ингээ хандаа агшийн хөтөлбөрт орох хэмжээнд аваад ирсэн байхгүй. Өөрөө анзаараагүй байж захта тэр үйлдэл хийж захта би ингээ өсөн дэвшсэн байсан. Одоо ингээ бодлоо зөв өдөртөө сурцсан. Энэ надад хэрэггүй юм байна. Ингээ сөрөг бодлыг ингээ ялгаж салгадаг болсон. Хүмүүсийн хэлж байгаа үгэн дээр анзаарч харж чаддаг болсон. Тэгээд би хандаа агшийн хөтөлбөрт орж ирээд бүр илүү ингээ өсөн дэвшээд одоо сэтгэлгээ гэдэг зүйл чинь үнэхээр үнэн юм байна. Ингээд бүр ингээд санал нийлдэг бол хүнийг өөрчлөхгүй өөрийгөө өөрчилнө. Ямар ч алдаа гарсан өөрлөгөө л асуугаад өөрөө л ингэж хариулдаг болсон. Тэгээд одоо хандаагшийн хөтөлбөрийн аффилиатаас ингээд
орлого олоод бас дээрэс нь дижитал маркетингээс орлого олж байна. Бас хүмүүсийн бараа бүтээгдэхүүн борлуулж орлого олж байна. Тэгээд эндээс яг яхасан би нэг амар ингээ пэйстер ингээ бараа зарж ин тэгж ингээд тэгвэл зүгээр л би ингэж тэгж ингээ дуртай зүйлээ хийж захтаа орлого олоод явж байна. Тэгээд яг суралцсан хөтөлбөр их олон байгаа байхгүй. Тэгээ хамгийн ингээд сүүлд бол одоо ингээ хандаа хөшийн хөтөлбөр байгаа байхгүй. Тэгэхээр ингээд урдах хөтөлбөрүүд нь бол дандаа ингээд миний ингээд дэшээ гарч ирэх жижиг алхмууд байсан. Амжилтанд хүрэх. Тэгээд тэр эргэлзээнүүдтэйгээ ажиллаж сурсан. За одоо тэгээд юу Вики юунд хүнд шилжүүлчихье. Заяа ер нь хандаа хөшийн хөтөлбөрт ороод яасан. Тэгээд аффилиатийн талаар бас ингээд орлоо. Дараа надаас асуух юм байвал асууж бол. За баярлалаа оюун чимээ гихчтэй. Зөндөө гоё урам авлаа. Тэгээ өмнө нь ингээд хоёулаа ярилцж байсан шүү дээ. Зүүм нэгээд тэр үеийн оюун чимээ гихч одоогийн оюун чимээ гихч үнэхээр өссөн байна. Эсвэл төгжил тий нөгөө нэг квант цэцэрлэгт гээд яриад байдаг шүү дээ. Тэр бүр жинхэнэ утгаараа болсон юм шиг гоё мэдрэгдэж байна. Тэгээд та бас томоос том амжилт хүсье. За өөрийгөө танилцуулъя. Намайг Аз Цая гэдэг. Би одоогоор Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Нөхрийн хамтаар. Тэгээ Солонгос ирээд нэг 3 жил гаруй болж байгаа. Өмнө нь болохоор Монголд байхдаа банкнд ажилладаг байсан. Тэгээ ганц би ээж. Тэгээ ер нь нэг мэдсэн чинь л ганц би ээж хэдэн жил амьдарсан тий. Тэгээд санхүүгийн нэлийн асуудалтай. Бараг 100 сая төгрөгийн ингээд зээлтэй. Нэг мэдсэн чинь амьдрал баг ингээд тийм болсон гэдэг шиг. Тэр үе ингээд амьдралын хамгийн нөгөө эргэлтийн цэг гэдэг шиг хүнд хэцүүч гэдэг юм уу тийм үе байсан. Тэгээд ер нь ингээд ботсон чинь би одоо ингээд ганц би охиндоо нэг байр үлдээгээл өгөх юм уу гэж нэг өдөр бодол орж ирсэн. Яагаад гэсэн чинь байрны зээл маань 2038 онд ингээд дуусна. Тэгээд 38 онд би хэдэн настай болох вэ? Тэгээ ер нь миний амьдрал ингээд дуусчих юм уу гэсэн нэг тийм бодол орж ирээ. Тэгээ ер нь энэ амьдрал арай биш юм байна. Арай өөрөөр амьдрыг гэж шийдээд. Тэгээ хамгийн анх яг 22 онд өнгөж гараад Моникагийн нөгөө тасгалжуулалтын академи Мөнийн сэтгэлгээ гэсэн миний хамгийн анхны өөний хөгжлийн сургалтууд эхэлж исэн. Тэгээ 22 оны 3 сард Мөнийн сэтгэлгээ хөтөлбөрт суугаад үргэлжлүүлээд гэр бүлийн динамик гээ тэгээд нөгөө нэг энергийн урсгалын зөвлөх лав консалтинг гэдгээр бас сураад үргэлжлүүлээд ингээд яваад тэгээ ер нь 22 оноос хойш хаана ямар одоо хүний хөгжлийн сургалтууд байна тэр болгонлоо ингээл ороод өөрийгөө хөгжүүлэх гэл өөрийгөө олох гол ингээл ирж хагаал яваад байгаа юм. Тэгээ одоо хүртэл ингээд 22 оноос хойш сургалтанд зарцуулсан мөнгөө сайхан тооцож үзсэн чинь бараг 50 сая төгрөгийг ингээд сургалт юмд ороод ингээд зарцуулсан явцсан. Тэгээ хамгийн сүүлийнхэн сургалт болохоор хандаа багшийн маань сэтгэлгээний коуч хөтөлбөр байсан. Яг өнгөрсөн жил 6 сард их хандаа багшийг хараад мэддэг болоо. Тэгээ 6 сарын сүүл 7 сарын ихээр яг сэтгэлгээний коучтой орсон. Тэгээд тухайн үед болохоор би юу байдаг? Солонгост ажиллаж амьдардаг, үйлдвэрт ажилладаг байсан. Ажлаасаа гараад онлайнаар орлого олдог болъё, дуртай зүйлээ хийж тэгээ нөгөө аз жаргалтайгаар мөнгө бүтээдэг бол тэгээд ингээд шийдээд ясан ч гэсэн үйлдэл хийж чадахгүй дахиад жоохон сурж агаад болъё гээл бяцлаглалын багшийн хөтөлбөрт ороод сурлаа. Тэгээд би бүр юу яасан за одоо ингээд коуч, ментор, одоо бяцлаглалын багш гэдэг юм уу эдгээр ингээд зүйлсийг нөгөө мөсөн уулын ингээд дээдлийн хэсэг нь юм байна. Тэгвэл гүнд нь юу байгаа ингэж бодсон чинь сэтгэл судлалын шинжлэх ухаан байгаа мэн гэж ингэж өөртөө дүгнэлт хийгээд бодонгуудаа за тэгвэл бүр гүнээс нь суръя гээд сэтгэл судлалаар бас бакалавр сураа сайхан төгссөн. Тэгээ нөгөө нэг Монголын нийгэм сэтгэл судлалын дээд сургууль гээд байдаг. Одоо болохоор нэршлэн коллеж болсон юм билээ. Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн сэтгэл судлалын ангийн бакалаврт 2.5-аар онлайнаар зайнаас сураад тэгээ сайхан бас төгсөөд одоо болохоор яг ингээд мэргэжлэр ажиллаад эхэлж байгаа. За тэгээд хандаа багшийн сургалтанд орсноос хойш надад юу болсон бэ гэхээр яг багшийн сургалтыг аваад ороод эхний 14 хоног бүр ингээд үйлдвэрт ажилладаг, тоглоомын үйлдвэрт ажилладаг гэсэн өглөөнөөс орой хүртэл тэгэл ажиллаа хийгээс байж байхдаа багшийн хичээлүүдийг сонсдог. Гэхдээ ингээд сонио хичээлээ сонсохоор ингээд нүднээс нулимс гараад ингээд уйлаа сонсоод идэг гэсэн. Тэгэд ингээд тэр яг мэдрэмжээ анзаараад байгаа юм л да. Яг яагаад ингэж байгаа юм бол гэхээр тэр үед нэг тийм дотроос чи яг ингээд зөв багшигаа боллоо штэ азаа гэсэн ингээд одоо нөгөө чи гэж ярихгүй би гэж ярина гэсэн штэ тий. Би яг ингээд зөв багштайгаа учрлаа штэ гэсэн нэг тийм гоё мэдрэмж. Тэгээ эхний 14 хоног бол ингээд хичээлээ сонсоод байгаа хэрнээ ингээд хүлээгээд аваад байгаагаа ч мэдэхгүй яагаад байгаагаа ч мэдэхгүй зүнгээд уйлаад байгаад байдаг гэсэн. Тэгээ яг 7 сарын дунд болоод наадмын дараа би за ер нь бол ажилласаа шууд гарыг шууд үйлдэл авч эхлэе гэж шийдвэрээ гаргасан. Тэгээ 7 сарын 25-наар ажилласаа гарч исэн.
Тэгээд 7 сарын 25 гээд ажлаасаа гарчаад тэгээд шууд нөгөө тухайн үед өсөх төвчээлээ гээд бид эднийг групп нэгээд ерөөхдөө ингээд сургалтаа хүмүүст танилцуулъя. Сурж байгаа мэдрэмжүүдээ гоё хүмүүст хуваалцъя гээд тэгээ яг группээ нэгээд тэгээд 7 сарын 25-наас 8 сарын 21 хүртэл яг өдөр болго ингээд тасралтгүйгээр амралтын 2 өдөр амраад өдөр болгон тасралтгүйгээр ингээд би өөрөө хост хийгээд ингээд хүмүүсээ сэтгэлгээний коуч хөтөлбөртөө сурж байгаа хүмүүсээ 2-2-оор нь ураад ингээд зочинтой зүүн уулзалт групптэй хийгээд групп маань ч ингээд өснө дивжээд тэгээ бас ингээд тухайн уулзалтаас хүмүүс хандаа багшийн сургалтын талаар мэдээд бас орж ирээд ч гэдэг юм уу. Тийм зүйлсүүд болсон. Тэгээд хөтөлбөрт хүмүүс орж ирэхээс гадна надад юу болсон бэ гэхээр тэрний сарын уулзалт надад үнэхээр том өсөлтийг авчирсан. Тэг яг анх зүүм ихэд би зүүм бараг яаж нээдэг ч мэдэхгүй, зүүмээс яаж фейсбુક руу лайв хийдэг ч мэдэхгүй, постраач хийж мэдэхгүй, Canva дээр хүртэл ингээ постраа хийж сураад хамгийн ихний постраас хойш ингээ баг багаар ингээ сайжраал үйлдэлээсээ суралцаад. Тэгээд ингээд нөгөө дижитал орчны айдас бас байсан. Тэр маань ч гэсэн ингээ гайгүй байхгүй болоод өмнө нөгөө мэдэхгүй байсан зүйлээсээ л яагаад идэв гэсэн юм бэлээ. Тэгээд ингээд үргэлжлүүлээд сураад суралцаад зүүмээ заримдаа завтаа үедээ хийгээд ингээд яваад байсан. Тэгээд оны сүүлээр хандаагч менторийн хөтөлбөр зарлаад яг нэг жилийн хугацаатай менторийн хөтөлбөр яг одоогийн хандаа багшийн төвшөнд бэлтгэх гарын шавнараа бэлтэж ингээд менторийн хөтөлбөр зарлаж ирсэн. Тэгээд би яг менторийн хөтөлбөрт орё гэж тэгжсэн аа. За одоохондоо арай биш юм байна. Тэгээд тухайн үед бас жоохон эрүүл мэндийн шалтгаан байсан болохоор за одоохондоо ингээд юу яа да менторийн хөтөлбөрт орохгүй бай да хойшлуулаад та гэд ингээд бодож исэн. Тэгсэн чинь харин 1 сарын сүүлээр хандаа багшаасаа гоё санал аваад тэгээд менторийн хөтөлбөртөө урилгаар гэх юм уу ороо тэгээ багшийнхаа яг туслахаар маркетинг тал дээр ажиллахаар болоод одоо ингээд багшаасаа суралцсангаа илүү ойрхоноор ингээд ажиллаад ингээд явж байгаа. Тэгээд бүр илүү ойрхон болоод суралцаад менторийн хөтөлбөртөө ороод ингээд ирсэн чинь өмнөх нөгөө яг нөгөө хүмүүс нэг ингээд удаан суралцаад явцсан хүмүүс яг нэг юм пазл нийлж байгаа юм шиг ингээд эвлэрээд ирдэг энэ төр гэж яриад идэг. Би тэрийг ойлгохгүй байсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо яг ингээд менторийн хөтөлбөртөө ороо сэтгэлгээний коуч хөтөлбөртөө бас 8-9 сар сурчлаа штэ тий 100-аас хойш. Тэгэд ингээд ирсэн чинь яг өнгөрсөн сураад байсан бүх зүйлийн үндэс суур одоогийн ингээд энэ зүйлдээ л ингээд бэлдээд байсан юм байна. Тэгээ ингээд явандаа өөрийнхөө системийг бүтээхэд бэлтгэдээд байсан юм байна гэсэн тэр зүйлээ олж харсан. Тэгээ одоогоор болохоор би яг 3 орлогыг өсвөртэй болсон гэрээсээ ажиллаж байгаа. Нэгдүгээр болохоор хандаа багшийн академид ажиллангаа за бараг 4 юм уу? Хандаа багшийн академид одоо ажиллангаа багшаас хандаа багшаас тогтмол сар болгон цалин аваад явж байгаа. Хоёрдугаар болохоор хандаа багшийн хөтөлбөрийг борлуулж эндээс аффилиат урамшууллаа хүртээд явж байгаа. Гуравдугаар болохоор нүүдэлч дэмжлэлийн багш. Бас л нөгөө өнгөрсөн сурж ирсэн сургалтуудын маань нэг нь тэг нүүдэлч дэмжлэлийн чиглүүлэгч багшаар ажилладаг. Энэ маань бас надад цалин орлого болоод явдаг. Тэгээ дараагийн нэг зүйл нь болохоор өдөр нөгөө бид нар чинь ер нь байгалийн амьтад гэж ярьдэн шүү дээ, тий байгальтайгаа ойрхон байх хэрэгтэй. Яг өдөрт хүн нэг 20 минут бол яг нөгөө газрын дээр тэнгэрийн доор агаарлах хэрэгтэй, байгалаас эрчим энерги авах хэрэгтэй гэдэг юм билээ шүү дээ. Гэхдээ нөгөө агаарлж ингээд ямар нэгэн тийм сарвчны доор очиж суух ч гэдэг юм уу биш. Яг газар дээр гიშгэж гэдэг юм уу. Тэгээд яг дээшээ тэнгэр газар ингээд голдно. Тэгээд өмнө тэгж агаарладаг ингээл гардаг байсан энэ үгийг санснаас хойш тэгсэн чинь одоо тэр агаарч байгаа цаг хугацаа маань бас надад орлого болоод ирсэн. Яагаад гэсэн чинь айлын хүүхэд сургуулаас нь аваад өдөр өнжүүлэхэд хүргэж өгдөг. Эхлээд нэг хүүхэд авдаг гэсэн. Нэг хүүхэд аваад ингээд зүгээр 20 минут агаарлчаад ингээд 15,000 вон хийгээд орж ирдэг гэсэн л одоо нөгөө нэг хүүхэд маань ингээд нөгөө хүүхдийн маань ээж нь дамжуулаад өөр хүнд бас танилцуулж өгöd хоёр хүүхэд ингээ авдаг болсон. Тэгсэн чинь ингээ зүгээр гараад агаарлангаа нэг 30,000 вон бас олоод ажлын өдрүүдээр олох боломжтой. Тэгээ эндээс ингээд юу харсан гэхээр мөнгө гэдэг чинь өөрөө энерги юм байна. Энэ энергийн урсгал гэдэг зүйлийг яагаад өмнө ойлгохгүй байсан юм бол гэсэн тийм мэдрэмжүүд төрөөтэй өсөх юм бол ер нь хаасайгуу мөнгө оршдсон биш дээ. Мөнгө бүтээх боломжтой юм биш дээ гэдгийг олж харсан. Тэгээд тэгэл одоо өдөр тутамдаа юмнуудаа хийгээд тэгээд системтэй амьдралаа төлөвлөөд тэг өөрийнхөө энергийг бас нөгөө хамгийн сайн хайрлах гэдгийг суралцаад тэгээд ингээд явж байна. За дараагийн үндэ мик шилжүүлээд төлөө гоё танилцаад би тэгээд сүүлд нь хөтөлбөрийн талаар гоё дэлгэрэнгүй танилцуулга бас хийгээд дэлгэцээр ширэлж агаад. За миний хувьд гэвэл иймэрхүү байна уу. За дулаага урьж जैन. Тэгээд бас би бас сүүлд нь хаалт хийгээд бас ярина. За Дутуу ярьсан юм байна. За. За сайн байцгаана уу. Энэ
Zoom уулзалтанд орж байгаад баяртай байна. За намайг Мөнх Цул гэдэг. За би компьютерийн програм хангамжийн инженер мэргэжилтэй боловсрол судлалын магистр зэрэгтэй юм хүн байна. За ер нь бол яг хоо сургууль төгссөн цагаас эхлээл өөрийгөө тасралтгүй хөгжүүлээ, дундуур нь хүүхдээ гаргаад хөгжүүл ингээл яваад ирсэн. Тэгээд өнгөрсөн жил мамууга гаргачаад Момид Актемд суралцсан юм аа. Тэгээ яг тэр үед Огтой хамт нэг ангид орж таарсан. Тэгээ Ог минь яг адилхан 2 сар төрсөн. Би 2 сар төрсөн. Хоёулаа яг нэг 2 сартаа мамуутай яг ижилхэн яг ингэж энэ ангид орж ирж байгаа хэрэг тий. Ер нь бол яг зовлон жаргал ижилтэй гэсэн үг. Тэгээд хүүхдүүдэд харангаа тий давхар орлоготой байхыг их хүсэж исэн. Тэгээ ингээд явж байгаад яасан бэ гэхээр 9 сараас эхлээл маш олон сургалтуудыг судлаад үтсэн л дээ. Одоо дижитал маркетингийн биений агшин сургалт гэл олон сургалтуудыг судлаа үтстэй. Эцэст нь яг өөрөө яг тэр шийдвэр гаргаад би орч чадаагүй. Гэхдээ надад ямар өгдөл ингээ өгсөн бэхээр би тэгвэл яагаад хийж чадахгүй юм те? Би яагаад энэ онлайн сургалтыг те өөрөө би бүтээж чадахгүй юм? Надад ямар нөөц байгаа вэ гэд би өөр нь хэн блэ? Өдөө хүртлээ те ингээ мөнгө төлөөд олон сургалт төгсчөөд би яг ямар чадвартай билээ? Миний чадвар аль түвшинд хүрсэн билээ гэдгийг бодож эхэлсэн. 9 сарын 1-ээс эхлээд яг онлайнаар өөрийгөө яг нээгээд өөрийнхөө профайлыг пэйж хуудасуулгаад ингээд ажиллаад ингээд эхэлсэн. За яг энэ 9 сарын 1-ээс өдөө хүртэл бол тасралтгүй тэгээ жижиг том орлоготой ингээд сууж гин. Тэгээд онлайнаар ер нь бол нөө фрилансер буюу тэгээ онлайнаар нөгөө яг өөрийнхөө хийж чаддаг бүх зүйлийг хийсэн байгаа. За фотошопор зураг засах, AI ашиглаж зураг засах, тэгээ лого хийх, тэгээд албан баланк үүсгэх гэл маш олон захиалгууд дээр ингээ ажилласан. Пострууд хийсэн, төсөл бичсэн гэлтэй өөрийнхөө чаддаг бүх юмыг зарим хүмүүст нь очиод хувьчлаад компьютерийн хичээл заасан гэл ийм олон тэ зүйлүүд ингээд олж чадсан. Тэгээд бас нэг аавштай юм нь бол тэ нэрвийн ангид бас яг анги ахлаад ингээд сургалтын хөтөлбөрт ороод бас багшилсан гэл маш олон юм гоё боломжууд ингээд нэгдээд ингээд эхэлсэн. Тэгээд яг өнгөрсөн 3 сарын яг дундаас өдөө хүртэл яг өөрийнхөө 100 digital skills гэдэг энэ пэйжийг хөгжүүлээд ингээ эхэлсэн. Тэгээ одоогийн байдлаар бол органик өсөлтөөр 102 хүнтэй явж байна. Тэгээд яг сургалтын группт бол 10 хүн ингээ суралцаад явж байна. Тэгээ энийг бол би маш том амжилт өөрийнхөө ингээ дижитал бүтээгдэхүүнийг гаргачлаа шүү дээ. Тэгээд өөр өөртөө ингээ урам өгөөд ингээ ажиллаж байна. Хажуугаар нь бол яг тэгээ бусад их усрууд бол байна. Тэгээ нөгөө лого зохиож байгаа ажил минь бол үргэлжилж байна. Төсөл бичиж байгаа ажил минь үргэлжилж байна. Маш олон сургалтын хөтөлбөрүүдийг бас ингээд 2 газрын сургалтын хөтөлбөрийг ингээд боловсруулчаад ингээд сууж байна. Тэгээ ер нь бол нөгөө хүүхдээ харахынхаа хажуугаар завгүй ээж болсон. Тэгээ нөгөө би чи ядраад шүү хүүхэд хараа ядарч байна. Энэ гэрээ ажил чинь хэцүү юм а гэж бодхон болчихж байгаа байхгүй. Тэгээ ямар ч завгүй болж байгаа. Гэхдээ нөгөө аз жаргалтай завгүй байгаа байхгүй. Өөрөө яг хүссэн гэж чаддаг юмаа хийж байгаа болохоор үнэхээр ингээд гоё байгаад байгаа. За миний танилцуулга энэ байна. Тэгээд үнэхээр гоё байна. Тэг хүмүүсээс бас их юм харж гин, сурж гин. Баярлаа. Баярлаа. За баярмаагчтай мика шилж болчихгоо. Тэгээ баярмаагч ярих боломжтой байна. За бүгдээ амгалан дөрнөө. Мосон дөрнөө. За таадтайгаа өнөөдөр уулзч байгаа да. Маш их баяртай байна. За миний хувьд болохоор за баярмаа гэдэг нөхөр 4 хүүхэдтэй хамт Улаанбаатар хотод амьдардаг аа. За оюун чимэгтэйгээ болохоор би цэцэрлэгийн багш гэдэг байсан. Тэгээд тэгж явах хугацаанд одоо манай төвшөө манай шав байсан. Тэгээд тэгж бид нэр бол анх танилцчихсан. За тэгээд бид нар чинь бүр 16 7-ны үеэс төвшөөг ер нь цэцэрлэгт орсноос хойш л танилуд болсон. За заатайгаа болохоор сүүлд хандаагшийн Автод Майнд Академид
Азаахан уншсанаас хойш танилцсан. За би өөрөө болохоор хамт агштайгаа 2024 оны 12 сарын эхний 7 хоногт төлөөдөө нэг юм 300 үнэтэй форумд сургалтанд суугаад тэгээд тэрэн дээр манай хандаагч сургалт ороод гарсан. Гэхдээ нэг 5 минутын хугацаанд яриад гарсан. Тэгээд тэрнээс хойш маш олон хүмүүс сургалт орсон юмнээсээ ерөөсөө би хандаагчийн тухай ингээл бодсороод тэр сургалтыг дуусгасан. Тэр өдөр яг ямар хүмүүс ямар сэдвэр одоо сургалт орсныг бол яг сандгүй. Тэгээд зөвхөн хандаагчийн юмнуудыг санаад байдаг. Тэгээд тэрний дараа яг амралтын өдрөөр хандаагч маань номынхаа нээлтийг хийж байгаа Шангрилад уулзалт хийж байна гэж лайв явангууд нь тэн дээр нэг одоо бас нэг найз дүүгээ дагуулж гүйчиж тэндээсээ хандаагчийнхаа шав болж эхэлсэн байдаг юм аа. Тэгээд хандаагчийн сургалтанд хамрагдаж эхэлснээрээ ер нь би нэг сургалтын онцлогийг яриад явчих тий. Тэгж болж байна уу? Болно шүү дээ. Тийм хандаагчийн сургалтанд хамрагдсанараа ер нь өмнө нь маш их зүйлийг ингээд хайгаад өөртөө өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэд мэдрээд ингээ айгүй их тийм хайгаад яваад идэг. Номч уншаал тэгэл ерөөсөө ингээд олохгүй яваад байсан чинь хандаагч дээр очиод би яг энийг тийм нэг гүнзгий амьсгаа аваад ингээл ном суугаад хаашаа ч хөдөлмөргүй санагдаад яг тийм мэдрэмжийг авсан. Тэгэл тэрнээс өшөөс хандаагчаас салаагүй сургалтуудад нь суугаад маш их эдгэрлийг аваад тэст нэг азаагийнхаа хэлдгээр уйлн тэгэл өвдөн яг нэг тийм аран гарan хүн шигдээ заримдаа уйлн заримдаа уурлан гэхдээ нөгөө бүх мэдрэмжүүдээ зүгээр ажиглахын тулд ингээд мэдрэмжүүд аяг сул тавьсан. Тэгээд тэр нь хэр нэг уур хурж ийнэхээр заавал уурлах биш. Энэ уур яг хаанаас гарч ирээд байгаа юм? Би энийг хаана нууцсан байгаа юм бэ гэдгийг их ажиглахын тулд ингээд мэдрэмжүүдээ их сул тавих шаардлагатай болсон. Тэгээд 12 сард багштайгаа уулзаад 1 сард нь ажлаасаа гарах шийдвэр гаргаад ерөөс 1 сард огт ажил руу яваагүй. Тэгэл тэр чигээр ажиллаа хайж явж байгаа л 2 сарын 3-нд тушаалаа. Би ингээд гармаар байна гэ гарахгүй гэдээ болдгоо. Тэгэхээр гармаар байна би одоо ингээд очимоорчгүй байна гэд ингээд 1 сар ерөөсөө огт ажилдаа явахгүйгээр ингээд эрхлээл хүүхдүүдтэй хамт коток орж гуулгаж тоглоод өвлийн хүүтэнд хүүхдүүдийг парк дээр очиж нөгөө савлуур дээр нөгөө хажуудлынхаа нөгөө үнгүй парк гэж байдаг шүү дээ. Риотянтайгийн барьсан ч гэдэг лөө тэрэн дээр ингээд савлаар төрхөлдөж өгсөн хүүхдтэйгээ тийм дотор хүүхдүүдтэйгээ савлаад би зүгээр л яг тэр мэдрэмжүүд ингээд яг өөртөө авахыг хүсэж байсан. Тэгээд ингээд шөнийн 12 цаг хүртэл ингээд хөлдөж өгсөн. Шөнө ингээд зарим удаа гацсан хэдүүлээ. Хүүхдүүд тэгээ бөөнөрөө таарсан. Би ер нь айгүй хүүхдүүдтэй нийлдэг. Өөрийнхөө хүүхдүүдээс гадна ингээд хамаатны хүүхдүүд гээд одоо хамгийн дээд нь 12 дараагийн хүүхдүүд тэгэл тэрнээс дандаас доош хүүхдүүд ингээд нам ингээд хүүхдүүд бүчээл бийж байгаа байхгүй. Тэгэл тэдний дунд байхаараа би амар аз жаргалтай юм чөлөөтэй тхинч намайг шүүхгүй ер нь л тийм байсан. Тэгээд тэр үед бүр их тэд нартайгаа илүү их найзлан хамтдаа моно 2 хүүхдтэй ингээд нээлттэй хийжсэн тэрийг үзэл баахан хүүхдүүдтэй ингээд яг нөгөө манай энэ E-Mart-ийн кино театр нэгдсэн үзэгчд нэх байхгүй те би тэд манай 2-ын нээлтэн дээр баг би тэдэл тэр зааланд сууж исэн. Өөрөөсөө гадна өөрийнхөө хүүхдүүдээс гадна нийт 16 одоо наттай нийл 16 хүүхдийн дандаа хүүхдүүдтэй тэнд би ганцаархан том хүн бөөнөрөө нэг эдэг хөх юм аваад хүүхэлдэйн киногоо үзэл би яг тэр хүүхэлдэйн киног эхлэлт нь инээгээл дунд нь уйлаад буцаж инээгээл ерөөс ингээл үсрэгт нь хамт ингэж баг үсэрч үзээд тэгээ манай тэр нөгөө арай нэг том охин нь оюутан болсон охин байсан чинь тэр маань бичлэг хийгээд ингээд тавьцсан. Оо баярмагч чиг яаж ингэж юмыг мэдэрч үзэж сурах вэ гэл хүүхэлдэйн кинон дээр уйлаад штэ энэ хүнийг яах юм бэ гэл тэгжсэн. Тэгээд тэр үеэс эхлээд би юу нь мэдрэмжээ маш их сул тавьж сурсан. Тэрнээс өмнө болохоор нөгөө би юм лаг хүн гэдэг ч юм уу те эсвэл би багш ер нь ингээд юм болгоныг би ингээд төгс хийж чаддаг байхыг их хүсдэг тийм хүн байсан. Тэгээд их нямбай байх гэж чийдэг. Одоо тэрийг яасан гэхээр чи их нямбай юм аа гэдэг үгийг сонсонгуудаа би нямбай байх ёстой байна гэдэг итгэл өмшөл аваад өссөн. Тэгээд чи үнэхээр юмыг төгс хийх юм аа гэдэг нэг л хүний магтаалыг би яг тэр чигээр ингээд өөртөө шингээж аваад бүх зүйлийг ингээд төгс хийх гэж хичээдэг болсон байсан. Буюу одоо нөгөө яг өнгөрсөн дурсамжиндаа амьдардаг хүн болсон байсан. Нэг л удаа хүн сайн байна гэж магтсан байна. Нэг л удаа чи мундаг юм байна. Нэг удаа чи төгс юм байна гэд хэлцний төлөө би яг тэр өнгөрсөн түүхэн дээрээ л амьдраад байсан байхгүй яг өнгөрсөн мэдрэмжин дээрээ. Тэгээ ер нь бол байгаа цаг үедээ байгаа мэдрэмжээ мэдрээд уйлмаар уйлаад инээмээр яг одоо ч гэсэн ингээд энэ дотроос нэг тийм уйл гадаага мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу? Яаж юм гэхээр яг энэ бүхнийг ингээд нөгөө ярихгүй яг ойр дотныхоо хүмүүст яриад одоо нэг найзгаа ураад оролцсон байгаа. Энэ найзтай их ярина. Тэгээ нөгөө баясаг маань та таних штэ. Баясаата бас их ярина.
Тэг ер нь бол бид гурав ерөөхдөө яг нэг тийм нэг хэлтэй нэг ертөнцтэй хүмүүс болчиход байгаа. Тэгээд хандаагчийнхаа сургалтанд яваад ингээ бүх мэдрэмжээ гадагшлуулаад төгс зүйл гэж байдаггүй. Зүгээр төгсөд тэмүүлсэн бидний тэр тэмүүлэл төгс гэдэг зүйлийг бий болгоод байдаг. Тэрнээс ч төгс юм гэж ерөөсөй байхгүй. Тэгээд хорвоо ертөнц зөөрөө хоосон чанартай. Өнөөдөр инээж ирсэн ч маргааш уйлж ирсэн ч нөгөөдөр нь инээ. Ерөөсөө л яг цаг хугацаанд байгаад бүх зүйлийг мэдэрдэг энэ мэдрэмжийг ингээд үнэхээр энэ ухаарлыг төрүүлж өгсөн хандаагчтай маш их баярлагдав. Тэгээд ийм хоёр хөөрхөн Оги Азаа хоёртойгоо нэг ангид суралцаж байгаадаа маш их баяртай байгаа. Тэгээд хандаагчдаас сурснаас хойшоо ер нь бол манай багш анх хэлж ирсэн. Та нэг 6 сар өөр дээрээ ажиллахад л тэгэл бүх юм өний учир тайлагдаад одоо нөгөө авах хэвээр бүх чадвар юу гэдэг тэр бүхнийг эзэмшдэг юм аа гэж хэлжсэн. Тэгээд яг тэрнчлэн одоо би өнгөрсөн оны 6 сараас эхлээд ерөнхийдөө нөгөө мэдрэмжүүд маань илүү их гүн одоо сүнслэг тал руугаа гэдэг юм хөгжиж эхлээд 8 сараас эхлээд яг өвгдийнхөө хүчийг аваад одоогоор одоо яг нэг юм өөрийнхөө удмын тэгээд мөн одоо надад итгэдэг гэх юм уу те надтай ойр байдаг тийм найз нөхдийнхөө удмынх нь энергийн гацалт бөглөрлийг нь одоо тайлж өгөөд тэгээд хамтдаа өсөөд ер нь бол угаасаа миний хийх ёстой үүрэг даалгавар юм байна гэдгийг гүнээс мэдрээд ингээд л ажиллаад явж байна да. Вау. Гоё юм би. Тийм маш их баярлалаа. Энд тэгээ нэг найзаагаа ураад оруулсан байгаа найз маань битэр өчтөр нөгөө богдуул руу гарч хамтдаа бясалгал хийгээд тэгээд өмнө нь ингэдэг байсан гэсэн нэг өчтөр ярьж байгаа байхгүй ингээд өмнө яг би ингээд яриа л хар сонсоол идэг гэж л тээ. Ингээ ойлгоод байгаа юм шиг л байгаад идэг байсан байхгүй. Тэгээ би бас ойлгоод байна найзаагаа ингэчинсэн тэгчинсэн гэж яваадсэн чинь өчтөр хоёлоо бясалгал хийгээд сүүлийн 4 сарын эхнээс эхлээр нь бол манай найз яг нөгөө нэг бүх мэдрэмжүүд ингээ нэгдэж эхэлж байгаа байхгүй. Одоо бид нар сэрнэ гэж ярьдаг шүү дээ. Тэг ер нь бол мэдрэмжүүд нэгдхийг л хэлдэг юм байлээ л. Тэгээ би одоо өөртөө тэгж бодоод байгаа. Бүх мэдрэмжээс бол тавьж явуулж чадах нь л ерөөсөө сэрж байгаа хэлбэр юм байна гэдэг. Тэгээ нөгөө мэдрэмжүүд нь нэгдэж эхлээд өчтөр найзтайгаа богдуулар гаж бясалгал хийчихээ буцаад хоёлаа алхаа явуулсан чинь би нэг ноднон биллүүдээ хандаагчтай ингээд нөгөө хуучин ангийнхан дээрээ дагуулад очсон чинь манай ангийнхан ингээд хайр дүүрэн тэрвэрлдээл уулзаал ингээд минийхээ тоёраал тийм өгд ингээд энэ нэрийг тэгээд ингэсэн чинь ингээд дотор мэдрэмжүүдээ ярьдаг шүү дээ. Тэгсэн чинь манай найзыг гүйжрэл тэрври та хөөхий дотор охин тэгсэн байж тээ гэл ингээд нурууг нийлээл тхийн байх шүү гэдгсэн чинь манай тэр өчтөр л надад хэлж би бүр гайхажсэн шүү дээ тийм хүмүүсийг яагаад байгаа юм болоо дотор охин гэж юу хэлээд байгаа юм бол тэгснэ нэг нь ингээд манай тэр өвөө ингэж бариад манай тэр өвөө ингэж урлаад гэсэн ихээр за энэ нь ойдгийн байна да за тэр нь барьдгийн байна да л гэж бодоод байснаас биш яг энэ дотор өвгдийнхаа чадрыг хэлээд байна гэдгийг ерөөсөө мдээгүй бид нар нөгөө нэг энэ ертөнцийн ганцаараа биш одоо байж ахт ч гэсэн та бүхнийг яг өвгдүүд нь 9 үеийн өвгд нь ингээд хараад түшээд сонсоод хамт байж байгаа байхгүй бүх мэдрэмжийг нь ажиглаад энэ мэдрэмжин дээрээ манай энэ хүмүүс маань ажиллаж эдгээд чадж байна бүх юм хоосон чанартай би өнөөдөр амьдарч байгаа баярмал болохоос биш би өвхлээл бол зүгээр нэг үлдэж байгаа үр хүүхдийн хувьд бас нэг өвгт эзэн болоод үлдэх байхгүй. Тэгээд тэр тухай манай найз өчтөр яг ойлгочоод тэгж ойлгоодсэн чинь найз нь яг одоо л ойлгож байна. Би яг одоо л бүх юмыг ингээд мэдэрч байна. Бүр амар олон хүнд энэ хэлмээр санагдаад байна. Чи ингээд би энэ сургалтанд суусан энэ хэрэгтэй юм байна. Энэнд ч сонсгочмоор байна. Тэрэнд ч хэлчмээр байна гэдээснийг би одоо л ойлгож байна гэдэг амар хөөрхөө. Тэгээд байсан. Тэгээд би өчтөр бүр нулимсаа хартал инээс нөгөө ангийнхан дотор шууд дагуулаад яваад очсон чинь манай хүн чимээгүй суугаад ирсэн. Би дахиж энэ хүмүүсийн дунд ирмээргүй юм байна гэж бодсон. Гэхдээ надад хэлээгүй байгаа байхгүй. Тэгээ ер нь бол яг мэдрээгүй байгаа хүмүүс бас зөөлөн аргаар яг доошо бууж яаж илэрхийлэх ёстой вэ гэдгийг өчтөрөөс найзаасаа сурж авсан. Тэгээ уржигдэр Азаагийнхаа зүүн муулцлан дээр суугаад мөнгөний урсгалаа ингээд яг өөрөө төгжчээд исэн байна гэдгийг маш сайн гүнийг өндөө болгож ойлгож авсан. Тэгээд Огидо би хэлжсэн. Би яг Азаагаас дөнгөс энийг гэдгээр л авчлаа гэж хэлжсэн. Тэгээд та хэдтэй маш их баярлалаа. Тэгээд талархаж байна. Одоо Азаа маань нөгөө бас орлого олдог аффилиатийн талаар яриад өгч төгсгөлийн хаалтыг би ярих юм яриад хийч. За ойлголоо. Баримагч баярлалаа. Ямар гоё юм бэ.
Тэгээд би зөндөө олон одоо ингээд сургалт юмнуудаар яваад эцсийн үндэ хайгаад байгаа зүйл минь яг л одоо энэ зүйл гэхгүй юу. Тэг сүнснийхаа одоо дуудлагыг гэдэг юм уу. Тэгээд яг над ч гэсэн ингээд өөр ингэсэн үг дээдс ястан тал цусан тал одоо ямар ур чадвар юу байдیں۔ Өвгдийнхаа юутай холбогдох ч гэдэг юм уу. Тэгээ энэ дээр бас баг багаар ингээд одоохондоо л яг бүрэн дүүрэн холбогдоод миний одоо өгдөл ур чадвар энийг мэнэ гэдгийг сайн мэдэхгүй л байгаа л да. Гэхдээ ямар ч байсан баг багаар бас яг энэ зам руугаа л ер нь яваад байгаа юм. Энийгээ бас мэдрээ. Тэгээд өнөөдөр Баярмагчийн ярианаас мэдрэмжүүдээ яг гоё сул тавина гэдгийг үнэхээр сайн ойлгож авлаа. Гэлаалаа тандаа. Талархлаа. Баярлаа. За affiliate гэдэг байгаа шүү дээ манайхаа. Affiliate гэдэг юу хэлж байгаа вэ гэхээр та өөрөө өөрийн гэсэн бүтээгдэхүүнгүү байж болно. Тэгэх юм бол бусдын бүтээгдэхүүнийг одоо зараад, борлуулад тэндээс affiliate урамшуул хүртээд явах боломжтой гэж тэгж байгаа. За тэгээд Affiliate Mind Academy буюу хандаа багшийн маань сургалт. Миний шеэр харагдаж байгаа тийм манайхаа. За Affiliate Mind Academy маань сургалт болохоор School платформ дээр ингээд суралцдаг. Суралцж байгаа хүмүүстэй зориулсан Facebook групп болон групп чат байдаг. Facebook групп дээр хандаа багш маань дэлхийн хаа нэгтээс явж явах үедээ лайв дэвжээлэг оруулах, тухайн үеийн мэдрэмжүүдэд хуваалцах, тухайн үеийн яг биднэрт тулгараад байгаа нийтлэг одоо тэр чөлөөлөх ёстой зүйлийг чөлөөлөх бэлтгэл оруулах гэдэг юм уу, тиймэрхүү байдлаар явдаг. За School дээр болохоор одоогоор одоо яг 3 ийм бүлэг модуль юу байгаа. Хөтөлбөрүүд байгаа. Эхнийх нь болохоор системтэй амьдрал хөтөлбөр байна. Энэ хөтөлбөр маань болохоор одоогоор $100 төлбөртэй. За коуч бэлтгэх хөтөлбөр буюу энэ нөгөө миний өнгөрсөн жил одоо суугаад ОГ-эгчтэйгээ Баярмагчтайгаа танилцсан хөтөлбөр маань сэтгэлгээний коуч хөтөлбөр. Энэ хөтөлбөр маань болохоор одоогоор $1000 төлбөртэй байгаа. За тэгээд менторийн хөтөлбөр буюу одоо миний нөгөө сууж байгаа сая нэг сараас хойш явж байгаа гэдээ яриадсан хөтөлбөр маань энэ гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө эхлээд орж байгаа хүмүүст бол яг системтэй амьдралаа санал болгоод яваад байгаа. Эсвэл шууд коуч бэлтгэх хөтөлбөртөө орё гэх юм бол ийшээгээ орчих юм бол энэ хөтөлбөр маань нэгдчихнэ. Эсвэл шууд ментор руугаа орох юм бол өмнөх хоёр хөтөлбөр маань ингээд нэгдээд явчихнаа гэсэн үг. За тэгээд одоо энэ дээр affiliate гэдээ байгааз профайл зурган дээрээ дараад менюн дээр affiliate гэсэн хэсэг дээр ингээ орохоор энэ дээр нөгөө та school дээр хідэн одоо юун дээр платформ дээр хідэн хүний school дээр байна. Энэ болгоноос affiliate хийгээд орлого хийгээд явах боломжтой. Одоо жишээ нь энэ нөгөө нэг минийх саяны 12 сараас өмнөх миний олсон орлого энэ багхгүй юу. 1 сараас хойш болохоор би нөгөө school дээр админ хэрэгтэй болсон болохоор админ эрхэн дээр affiliate бодогддгоо. Тэгэхээр өөр мэйл дээр school руугаа ороод тэрэн дээр хүмүүстэй линк өгөөд борлуулалт хийж байгаа гэсэн үг. За энэ дээр Affiliate Mind Academy гэдэг тэгээд нөгөө ямар хүмүүс таны линкээр орж ирсэн гэдэг нь ингээ харагдаад юу яагаад явцдаг. Одоо минийх жишээ нь ингээд Батнаагч Америкаас орж ирж байсан, Ганаагч Америкаас орж ирж байсан. Энэ хоёроос ингээд $226 affiliate хүрсэн гэсэн үг. Тэгэнгүүт Affiliate Mind Academy дээр 40% commission гэдээ харагдаж байгааз түрүүний нөгөө нэг $100 системтэй амьдрал хөтөлбөр маань $100. Гэхдээ та хөтөлбөртөө орсныхаа дараа хин нэг найзаагаа ураад оруулах юм бол эндээс та 40% commission буюу 40% affiliate хүртэх боломжтой гэсэн үг. $100-ын $40 нь танд school цалин болж орж ирнэ гэсэн үг. Тэгээд энэ school эхлэл хэсгээр болохоор бид нар school-тэйгээ холбоотой мэдээллүүдээ тэгээд дээрэс нь school-тэй дансаа яаж холбох юм, яаж цалингаа авах юм гэдэг одоо цалин гэж ярих юм уу тий урамшуул affiliate яаж авах юм гэдэг байдлаар ингээд ерөнхийдөө заавруудаа оруулаад явуулцдаг. Тэгээ өөр нэмэлт асуулт сонирхсан зүйл байл бүгдээр нь ингээд тогтмол хариулаад чатлаад ингээд явж байгаа. За системтэй амьдрал дотор юу байгаа вэ гэхээр зөвхөн жишээ харуулчих тий. За тэгээд хандаа багшийн сургалтуудын одоо юу болохоро бусад багш нараас ялгарах онцлог болохоор үйл төвтэй сургалтууд байдаг. Багш юусоо ингээд ямар нэгэн тийм слайд гаргаад ч юм уу эсвэл нэг онол заагаад ч юм уу тий энэ нь бол энэ юм а гэж юусоо заадаггүй шууд ингээд өөрөө үйлдэлээ аваад үйлдэлээр биднэрт дэвжээлгүүдээ ороод явдаг. За системтэй амьдрал дотор болохоор гэрээ зэгцлээ. За энэ энерги мастер бол нөгөө миний 14 хоног уйлаад байсан хичээл гэсэн үг. Бух хичээл дээр жишээ нь одоо уурлаад байгаа бол нүүрэн дээрээ бух зураараа бухын тэр энергийг гарн дээрээ зүрх зураад
хайрын нэрийг болгож хувиргаараа гэдэг ч юм уу. За тэгээ тэмээ гэхээр тэмээ гэдэг чинь өөрөө маш тайван ямар одоо амт юм блэ те. Тэгэхээр тэмээ мод, хум мод дээр яах юм гэдэг ч гэдэг юм. Энэ болгоо ингээд өөр өөр ингэсэн гоё агуулгуудтай байдаг. За тэг гих мэтлэн системтэй амьдрал дотор ингээд хувцсны систем, өрөөгч, ахуй, цаг гэдэг ингээд бүх амьдралын бүх хэсгээр яаж системтэй амьдрах юм, яаж энерги хайрлаж амьдрах юм, яаж өөрийгөө хайрлах юм, тэ тэр талын зүйлс ингээд энэ бүлэг модуль дотор орцсон. Нэмэлтээр хандаа багшийн маань лайв дэвжээлгүүд ороод явдаг байгаа. За тэгээд энэ дээр зүгээр яагаад хараарч. Сэтгэлгээний коуч хөтөлбөр болохоор үндсэн 12 бүлэг модулаас эхэлж байгаа. Энэ нөгөө одоогоор $1000 гэдэг байгаа хөтөлбөр маань. Гэхдээ огигчтэй ч юм уу яриад манай эдээс хүмүүс олноороо ч гэдэг юм уу орохоор болвол энэ дээр тодруулаад бас багшаас үнийн санал асууж байж болох байх. Одоогоор бол $100, сэтгэлгээний коуч $1000, менторийн хөтөлбөр $10,000 гэсэн төлбөртэй явж байгаа. За гэрээ зэгцлэгээд ингээ орохоор энэ дээр ингээд 0 ба хоосорч гэдэг дээр хандаа багш маань 0-оо цэвэрлэнгээ ингээд дэвжээлгээ орж байгаа. За жишээлх юм бол хувцсны юун дээр багш нэг хувцаа одоо зүгээр ингээд хайчлангаа баг юу байдаг ингээд заагаад явж байгаа. Энэ үед хандаа багш маань жирэмсэн байсан. Манай оба гидсэндээ саяхан нэг байнда хүрээд ой гарантай байгаа тий. За тэгээ сэтгэлгээний коуч дотор гэрээ зэгцлийн ингээд бүлэг байна, энерги мастер байна, өөртөө итгэл гэсэн бүлэг байна. Эрүүл бие буюу хандаа багшийн зааж байгаа йогийн хичээлүүд байдаг. За секс гэсэн бүлэг бас байгаа. За дотоод хөвгтийн идэрэл, мөнгө, эмгтээлэх хүч, ярих урлаг, за манифест бас бүлэг том модуль болоод байна. Mindset coach, сэтгэл хөдлөлийн коуч гэдэг маш том бүлгүүд ингээд байгаа. Энэ дотор ингээд орох юм бол бүр баг үзэж дуусгааргүй л их дэвжээлэх хичээлүүд ер нь байгаа да. За тэгээд энэ дээр багшийн нөгөө нэмэлтээр орж байгаа лайвууд ингээд ороод яваад байгаа. Тэгээ энэ болгон баг зарим цаг гарны, зарим нь 20-30 минутын янз янзын ингээд лайвууд багш зарим нь Монголоос хийсэн лайв, зарим нь Хөвсгөл, зарим нь Оросоос, Туранаас, зарим нь Вьетнам, сүүлд одоо Малайз, Сингапур гээд ингээд зөндөө олон юм лайв дэвжээлэх юмнууд байгаа. Тэгээ энэ болгоноос ингээд суралцаал өөр төр автай тэгээд ингээд яваад байгаа. За скуулийн тухайд гэвэл иймэрхүү байна. Тэгээд хэдэн гишүүн байгаагаа эндээсээ ингээд хараад найзлаад одоо дэлхийн хаанаас та оролцож чинь тэр хүмүүстэйгээ найзлаад ингээд явж болдог шүү. За өөр дутуу ярьсан зүйл юу байгаа лээ? За одоо бараг л ингэ болчихлоо ш. Хандаа багшийн хөтөлбөрийг ахлит олгох тэгээд ер нь суралцаад ямар төвшөнд хүрэх вэ гэдгээр одоо ингэ үлгэр жишээнүүд нь бас байж байна. За одоо тэгээд би ингээд боддод угаасаа яг ингээд шууд л ингээд ямар нэгэн үйлдэл хийж эхлэн гутаа шууд ингээд орлого олно гэдэг бол амар юу өөрөө ямар төвшөнд байгаа л ер нь ингээд энэ хичээлийн гол зорилго, энэ уулзалтын зорилго маань та эхлээд өөр дээрээ ажиллаа, та өөрийгөө цэнэглээд одоо жишээ нь багшийн хөтөлбөрт орж ирээд сурлаа гэхээр тий өөрөө энийг ороо сурч байхдаа өөрийнхөө өгдлүүдийг олж харна. Тэгээд энэ сургалтаа бас өөр дотныхоо хүмүүст ч юм уу санал болгоод бас нэг ингээд сэтгэлгээ бэлэн болцсон хаана юу хэрэгтэй надад нэг юм эргэлзээ байна. Би одоо нэг юм олоо сурчвал яг болох гэдэг гэж юм тийм бэлэн болцсон хүмүүстэй санал болгоод бас ингээд аффилиат авах бүрэн боломжтой байгаад байна. Тэгээ би одоо нөгөө түрүүн нөгөө ярихдаа бас өөрийнхөө би бас бүтээгдэхүүн гэсэл өөрийнхөө бас юм сургалтыг супер жамыг 90 жилийн өмнө сурч ирсэн гэсэн шүү дээ тий. Тэгээд нэ орхицсан байж байгаа сая бас ингээд сураад багштайгаа хамт хөтөлбөр юу одоо бэлэн систем дээр ажиллаад явж байгаа гэсэн. Бэлэн систем дээр ажиллаад бас ингээд багшлах төвшөнд системийг ашиглаад супер жамд бол системийг ашиглаад 8 дасгал дээр хамгийн багадаа л тэгэхэд одоо 8 дасгалыг л өглөө 6 цагт босоод 6-аас 7-гийн хооронд зөв дадал болгоод өглөөгөө гоё эхлэлч юм уу өдрийн туршилт гоё өгдөн шүү дээ. Тэгээд тэр 8 дасгалаа ингээ бас хэрэгжүүлээд яг сургалтаа бас зарлаад явж байгаа байхгүй. Тэгээд эндээс ч гэсэн ингээ харахад ингээд миний өсөлт ерөөсөө ингээд
айгүй сайн явж байгаа гэж харж байгаа. Тэгээд нэг хүмүүс одоо ингээд бэлэн болсон хүмүүстэй яг ингээд орж ирээд гоё сурсан бол танд нэг тав тухгүй болгоод гэдэг мэдрэмж байна уу? Гоё мэдрэмжүүдээ анзаараад яг юунаас болоод би яагаад байна гэдэг дээр ажиллаад ирэх юм бол одоо өөрийгөө олж эхэлнэ. Өөрийгөө олоод эхэлчих юм бол би яг юу хийхээр нь ингээд орлого бүтээгээд байна. Би яг юу хийхээр нь ингээд аз жаргалтай байгаад байна. Юу хийхээрээ стресстэж бухимдаад байна гэдэг юм мэдрэмж өөрийгөө ингээд олоод ирэх юм бол ингээд зүгээр л орлогыг мөнгөний үнцэн гэдэг юм бид нар мөнгөний төлөө ажиллах биш зүгээр мөнгө бидний төлөө ингээд ажиллаад ирдэг байна гэдгийг ингээд олоод харцсан байна. Тэгээ болохоор ингээд яг энэний суурь л бол та сэтгэлгээгээ өөрчлөх системтэйгээр явах нь чухал юм а гэдгийг хэлмээр байгаа. Тэгээ би бас яг энэ дээр энэ системтэй явна гэдгийг олон юмнаас олж харж байгаа байхгүй. Саяхан ингээд би урд нь болохоор ямар ч ингээд орлого олоогүй байж захта онлайн дээр ингээд бараа мараа зараад ингээд мөнгө олохын тулд л ажилладаг байсан бол тэр үед би мөнгө олохгүй л бол би одоо ингээд хүмүүс намайг ажилд авахгүй би ажиллаж чадахгүй гэдэг ингээд нэг чадахгүй гэдэг үгэн дээр төвлөрөөд юм чадахгүй юмнууд орж ирээд байгаа ч юм уу тий. Тэр хүн юун дээр фокуслаад юун дээр төвлөрч чинь яг тэр энергиэрээ тэр татамжаараа ингээд юмнуудаа татдаг. Тэгээд одоо яг тэр үед бараа зарж ирсэн бол одоо ингээд аюу системтэй ингээд амбиг бас хийдэг. Энийг ингээд бас хүмүүс төрхийг бодлоо л да. Тэгээд энд яаж хийх юм гэхээр хүнд бараа зараад байдгүй. Зүгээр одоо ингээ өөрөө хэрэглээд чиний ойр дотн ээж аав хамаатан ах トゥ эгч найз нөхдүүд байгаа штэ тий. Тэр хэрэглээгээл зүгээр хамгийн юм амархан надад санагдсан. Хэрэглээгээл ингээ солиод өөрт хэрэгэлдэг юмаа ингээ утсаа ашиглаа сайтнаас авдаг болснороо орлоготой болоод байгаа. Тэгээд би 11 сараас хийгээд одоо ингээ хийгээд байж хат нэг амар сурталчилаад байхгүй. Зүгээр л ингээ гэрийнхаа саундбок туслаа сайтараа орж авлаа дүүдээ хэрэглүүллээ. Ингээд яхад нөгөө чиний хамааралгүйгээр тэр хүмүүс худалдаа авалт хийгээд гэртээ хэрэгтэй юм авахад захын дэлгүүрлөө ороод сойзоо авдаг байсан бол энэ сайтыг дамжуулж ашиглаад онлайнд ажиллана гэдэг нь ерөөсөө л энэ сайтыг л зөв ашиглах, утсаа зөв ашиглах гэдэг юмнаас эхлээд байгаа байхгүй. Энийг аягүй ингээ ойлгоод ирсэн чинь нэг хүмүүсийн нэг буруу ойлголт чинь би бол ингээ буруу ойлголт л гэж хардаг л да. Хүмүүс ингээ нэг бидний энэ утсаа ашиглаад онлайнд ажиллаад байгаа орлогыг бас ингээд сүлжээ юм уу ч гэдэг юм уу энгийн байдлаар хардаг эсвэл тэр хүмүүс ингээд бараа бүтээгдэхүүн борлуулах ч юм уу энэ бол зүгээр л нэг юм борлуулалтын нэг хэлбэр юм аа зүгээр утсаа ашиглаад та хэрэгтэй юм аваад нэг хүн та тэр сайтаа холбож өгвөл тэр хүн ингээд бараа гаргаад одоо зүгээр энгийн хүмүүс нэг ингээд дэлгүүр ажиллууллаа гэж бодоход бидэрт мөнгө хэрэгтэй болно, түрээслэгч хэрэгтэй болно. Тэгээд нөгөө тэн дээр сууж ажиллах одоо бас хүн хэрэгтэй болно гэл ингээл өөрөөс нь аюул их зарлага гардаг шүү дээ. Энд бол ерөөсөө энэ онлайнд ажиллахад ерөөсөө тийм юм байдаг юм аа. Зөвхөн бэлэн систем дээр л ажиллаад бэлэн сайтнасаа худалдаа авалт хийгээд хэрэглээгээ солиод л явж хахад ингээд багахан хэмжээний орлогыг бүтээгээд явдаг. Тэгээд дээр нь бол та гоё суралцгал хэрэгтэй юм байна гэдгийг би ингэж одоо энэ бидний сургалтыг сонсоод орж иж хүмүүс та зүгээр л суралц. Би юу хийж чаддаг хүн бэ? Би яах ёстой бэ гэл ингээ зүгээр өөрөөсөө л гоё асуугаад тэгээд амнаас ч гарч байгаа үгийг чигчэл сонсоод тарих маань тэрийг ингээд хариултыг нөгөөд өгдөг шүү гэж хэлмээр байна. За тэгээд өөр бас надаас асуух юм байна уу? Манай хэдэд ярих юм байна уу? Зулаад ярих юм байна уу? За ерөнхийдөө сая энэ хүмүүсийн давтагдаж хэлж байгаа үг ерөөсөө хандах шиг яриад байгаа. Тэр л айгүй сонирхол татаад байгаа байхгүй. Тэгээд Stand амьдрал гээд групп, Facebook групп байгаа. Facebook групп дээр маань одоо хандаагшаас суралцж байгаа коуч, менторууд маань лайв, рил суралцж байгаа зүйлээ мэдээллүүдээ оруулаад ингээд яваад байгаа. Тэгэхээр та хэд системтэй амьдрал группт бас ороод ингээд паблик үйл хөдлөлбөр групп ороод мэдээллүүд харж болно. Группийнхаа гайд хэсэг рүү орох юм бол энэ дээр бүртгүүлэх заавар, тусламжууд тэгээд дээрэс нь 7 хоногийн системтэй амьдрал челленж бас зарласан. Энэ дээр хандаа багшийн маань 1 цагийн лайв, даалгавар, дахиад лайв, дэвжээлэг, даалгавар гэдээ ингэ явж байгаа. Эдгээр бүгдээрээ үзэхэд үн төлбөргүй. Челленжээ дүүргчих юм бол 7 хоногийн өөртөөгөө ажиллах давтгал ажлын workbook надаас мэйл дээрээ шилжүүлээд авч болно шүү. Дахиад дээрэс нь багшийн бас ингээд лайв дэвжээлгүүд байгаа.
За тэгээ сэтгэлгээний коуч И хандаа гээд хандаа багшийн маань Facebook пэйж байгаа. Пэйж болон багшийн профайл бас хандаа эдэр заяа гээд байгаа. Тэгэхээр ороод бас илүү дэлгэрэнгүй мэдээллүүдээ хараад эхлээд нөгөө нэг яг ямар хүн байна гэдэг ч юм уу, мэдрэмжээ таних тулд гэдэг ч юм уу, танилцахын тулд багштай танилцахын тулд гэдэг ч юм уу те. Өөрсдөө ингэж сонирхоод өрөвт ороо. Тэгээ дээрэс нь асуух зүйл ах юм бол чөлөөтэйгээр асууж ярилцаж болно шүү. За. Баярмаа гişүн дээрх юм байгаа юу? Хандаа багш маань болохоор яг энерги тал дээр илүү их ажилладаг хүн баггүй юу? Бидэд одоо бүх юмс хоосон чанартай энерги гэдэг маань мэдрэмж, бидний мэдрэмж одоо юунд хадгалагддаг вэ гэхээр ер нь бол зүрх сэтгэлд хадгалагддаг. Тэгээ тархийг төр зур унтраагаад мэдрэмжийг чинь илүү хөгжүүлж өгдөг тэр чиглэл рүү их ажилладаг багш байгаа. Тэгээд дарагдсан мэдрэмжүүд буюу одоо тэр нөгөө бусдаас нуухыг хүсдэг. Хүүхэд ахта бүтлгүүтчсэн ч юм уу те хин нэг нь гологдчихсэн гологдол хин нэгнээс авч ирсэн тийм дутуугийн мэдрэмж тэр бүх зүйл дандаа хүүхэд наснд илүү их хоригдлогдсон байдаг. Тэгээ тэр мэдрэмжийг маань ил гаргаж ирээд одоо байгаа бидний ил ухамсартай хамтд нь хувиргаж өөрчилж өгдөг. Яг тийм системтэйгээр явдаг манай багшийн хичээлүүд. Тэгээд хилчүүл илүү их мэдрэмж рүүгээ бас төвлөрч магадгүй л гэж бодож байна л та. Баярлаа. За. Энд ч мэгчд хэлэх зүйл байгаа юу? Рекорд унтраах уу яах вэ? За одоо нэг юм хэлчихэ. Би яг бас өмнө нэг зорилго нь одоо хүмүүстэй ингээ хүрэх гээд тааштай би нөгөө сэтгэл зүйчээс нэг зөвлөгөө авсан гэсэн чинь тэрнээс би бас аюул хэмиг болж хараад ингээ хантаа агшийн хөтөлбөртэй ингээ харьцуулж хараад тэгээд яг юунд төр төвлөрөх ёстой ингээд ийм нэг юмнуудаа ингээ эргэлзээнүүдээс олж харсан хөө. Тэгээд яг тэр сэтгэл зүйчээс бид нар яасан вэ гэхээр ингээ бүлгийн уулзалт тэр болохоор ингээ онлайн дээрөөсөө байдгүй онлайн хичээл заахгүй зүгээр одоо урилгаар байгууллагатайгаар очиж ингэж сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг бас багшаар ажилладаг тийм сэтгэл зүйч аахгүй. Тэгээ тэрнэд би ингээд сая 1 сараас хойш тэр үнтэй холбогдоод хүссэн үедээс зөвлөгөө юмнууд авдаг л та. Тэгээд тэрээ бас ингээд миний нэг нуугдсан байгаа юм айдас одоо ингээд төрсний дараах айдасаа бас ингээд ер нь бүлгийн уулзалтаар бас хувьчлан уулзалтаар ингээд гаргаж ирсэн л дээ. Тэгэхээр энэ нөгөө эргэлзээ гэдэг юмны цаана бас ингээд айдас гэдэг юм л яваад тийм байлээ. Тэгээд тэр айдасаа ингээ гаргаад ирчих юм бол одоо би энэ хүмүүстэй ингэж багштайгаа ярьж байгаа тэрвээ яг ингээд нэг ганц удаагийн зүүн уулзалт хийгээд асуух асуултууд байна гэвэл нэг удаа багш сэтгэл зүйч та ингээд орж ирж хүмүүст маань олон ээжүүдийг маань ингээд өөрийгөө олоход нэг ганц цагийн юм уулзалт үн төлбөргүй хийгээд өгөх боломж байна. Нэг бол сэтгэл зүйчээс хүмүүс зөвлөгөө авах гэх юм бол цагийнх нь л бараг 350 ганцаарчилсан тэрнээс илүү нь бараг аюул үнэтэй юм билээ. Тэгээд зүгээр одоо эсвэл нэг хүмүүс өөрөө хүсвэл тий ээжүүд өөрөө хүсвэл нэг 20 мянгаыг төлөөч юм уу ингээд багшаагаа урьж оруулж ирээд асуусан асуултанд нь ингээд сэтгэл зүйч хүний үднэс тэр юм аюу айтайхан болдог шүү. Тэгээд магадгүй ингээд гоё эдгэрлийг аваад багшаас ингээд сэтгэл зүйчээс ингээд зөвлөгөө авангуудаа ингээд хүмүүс энергинсэрээд ингээд одоо би ингээд сурах ёстой юм байна. Тэгээ хүмүүс ихэнхдээ би мэднэ гэдэг ингээд өөртөө кодлцсон болохоор цаашаа юм сурч чаддгүй мэдэх юм дээр байгааддаг. Тэгээ өөрийнхөө хэмжээнд л мэдээддэг цаашаа сурч чадахгүй байгааддаг. Ийм амар харамсалтай. Тэгээ би энийгээр юу хэлэхээс олон хүмүүс л ингээд гоё бүр л илүү юм суралцах татамжин дээрээ ирээд гоё суралцаад өөрийгөө өөрчилчих юм бол бусад хүмүүст нөлөөлнө. Тэгээд эргэн тойрныхаа гэр орчин хүртэл аягүй сайхан болд юм байлээ гэдгийг хараад байгаа байхгүй. Одоо надад бол ингэ сэтгэл зүйн аягүй их шарах байсан байгаа байхгүй. Бүр яаж ингэ дааж яваадсэн юм гэмээр тий. Одоо ингэ гинтийн ингээл гаргуулсан шарах, тэгэн гутаа нөхрөөсөө салсан шарах, тэгэн гутаа хүүхдүүдээ шарах, тэгэн гутаа ингээд хойд аав ээжийн асуудал орж ирэл, дахиад ингэ жижигхэн бяцхан хүүхдийн асуудал орж ирэл энэ болгоныгоо би ингээд авч гарахад аягүй хугацаа зарцуулаад энэ төвшөнд гарч ирсэн болохоор ингээд
коуч хүн чинь ингээл нэг ямиг шууд ингээд байгаа байдлаас нь тодорхой төвшөнд хүрэх гэж аягүй их ажилуулад хугацаа зарцуулаад ингээ хөтөлбөрүүдэд бэлдээд явдаг бол зөвхөн ингээ хувь хүний туулсан туулалт бэрхшээлүүд бол ингээд менторлох төвшөнд ингээд зүгээр л ингээд нэг жоохон эргэлзээ байвал тэрэнд нь ингээд туслаа хилээд өгч ч юм уу тэр төвшөнд нь ингээд өөрхөн зөвлүүлээд дотор нь ингээ гарч иж байгаа мэдрэмжүүдийг ингээ хилээд өгчих юм бол тэр хүн цаашаа аль хүртэл явах нь бол хязгааргүй. Тийм болохоор тэр тал дээр нь гоё ингэж хэлж өгье гэд бас ингэж орой сөхөрж амынхаа 8 бодлоод төртөх 8 дасгалыг би өөр дээр яг хэрэгжүүлж чадсан юм байлээ. Тэгээд бас тэн дээрээ бас ингэ эсэлт авч байгаа. Тэгээд хөтөлбөрт багшийнхаа ямиг сураад явж байгаагийн хүний хувьд гоё суралцаа чи ороод ирээ чи багшийг мань таньж мэдээч л гэж хэлмээр байна. За баярлалаа. Яа баярлалаа.